Дараагийн мэдээг танилцуулъя. Тайланд улсын ерөнхий сайдыг огцруулах уугүй юу гэсэн ийм ихтгэл үзүүлэх санал хураалт парламентэд болсон байна. За энэ парламентэд басан санал хураалтын үр дүнд бол ерөнхий сайдыг огцруулахгүй байх шийдвэрт хүрсэн байна. За энэ санал хураалт бол 5 гарагт Тайландын парламентэд болсон. За дэмжсэн, эсэргүүцсэн бүх санал өгсөн хүмүүст бол би баярлалаа гэж саналаа илэрхийлье. За намайг болон манай засгийн газрыг ингэж өөрийн одоо үзэл бодлоо илэрхийлсэн явдалт нь бол баярлалаа. Энэ бол бид нэр цаашдаа шаргуу ажиллах гол хөтлөх хүч болно гэдгийг бол ерөнхий сайд Пейтон Тран Facebook хуудсандаа дэмжигчтэй хандаж мэдгдсэн байна. За ихтгэл үзүүлэхтэй холбоотой мэтгэлцэн бол сүүлийн 2 өдрийн туршид үргэлжилсэн. За энэ үеэр бол ерөнхий сайдын удирдах арга барил, за улс төрийн туршлагагүй байдлыг бол сүрэг хүчнийхэн гол одоо шүүмжилж байгаа. За ерөнхий сайдад ихтгэл үзүүлэхгүй байх талаар бол санал хураасан. За энд бол парламентын санал хураалтанд орсон парламентын гишүүндийн 319 нь бол энэ тогтоолыг бол эсэргүүцсэн, 162 нь дэмжсэн, 7 нь бол санал хураалтанд оролцохгүй түтгэлцсэн байр суурийг бол илэрхийлсэн гэдгийг парламентын дарга нь бол телевизээр дамжуулан олон нийтэд мэдгдсэн байна. За ерөнхий сайд Пейтон Траны хувьд бол 2024 оны 9-р сард энэхүү албан тушаалд томилогдсон хүн юм байна. За түүнээс хойш бол анх удаа ихтгэл үйл үзүүлэлттэй холбоотой энэхүү санал хураалттай тулгарч байгаа юм байна. За 2024 оны 8-р сард бол парламентын санал хураалтаар энгийн онцлогын санал авч бол тус улсын 31 дахь ерөнхий сайдаар бол сонгогдсон ийм хүн юм байна. За Тайландын одоо түүхэнд бол хамгийн залуу ерөнхий сайдад бол тооцогдож байгаа. За 38 настай энэ эмэгтэйгийн хувьд бол эцэг нь өмнө нь Тайландын ерөнхий сайд байсан Такшин Чинават гэж хүн байгаа. За тийм учраас бол эцэгтэй холбоотой асуудлууд бол голчлон энэ түүний одоо ихтгэл үзүүлэлттэй холбоотой асуудал дээр үүссэн. За энэ одоо улсыг бол удирдах байгаа жинхэнэ хүн бол одоогийн ерөнхий сайд биш, харин түүний эцэг нь бол одоо хөшигний араас бол улс төрийг удирдах байна гэсэн ийм шүүмжлэлийг бол сүрэг хүчний намууд хэлж байгаа. За тэгээд Тайландын улс төрт бол энэ Такшин Чинаватын гэр бүлтэй холбоотой нэлээд маргаантай асуудлууд бол байдаг. За энэ Такшин Чинаватын хувьд бол одоо өдгөө 75 настай. За авилга эрх мэдлээ уруулан ашигласан гэмт хэрэгт буруутгаж 2006 онд бол төрийн итгэлээр огцорсон. Ингээд 15 жилийн хугацаанд бол цөллөгт гадаад оронд байж байгаад 2023 онд бол Тайландд буцаж ирсэн. За буцаж ирэхэд нь бол түүнийг баривчилсан. Ингээд 8 жилийн хорих ялыг оногдуулсан боловч за ихэнх одоо тэр ялаа бол идлээгүй. За эмнэлэгт бол байжгаад за ингээд улмаар 2024 оны 8 дугаар сард эзэн хааны өршөөлөөр бол суллагдсан байгаа. За энэ мэдээлэлтэй холбоотойгоор бол Тайландын парламентэд сүрэг хүчний хууль тогтоогчд бол тухайлбал тодорхой ийм шүүмжлэлийг бол хийсэн. За яагаад вэ гэх юм бол тухайн одоо эцгийнхэн шийдвэртэх ёстой хорих халыг зохих ёсоор идлүүлээгүй. За бусад хоригдлуудаас илүү сайн нөхцөл олгосон. За аавыгаа суллахын тулд бол улс төрийн тохиролцоо хийсэн, аавчин бол ганц өдөрч гэсэн шоронд суугаагүй гэсэн ийм мэдээлэлээр бол ерөнхий сайдыг дайран давшилсан байгаа. За харин энэ мэдээллийг бол өнөөгийн ерөнхий сайд үгүйсгэж байгаа. Эцгээ өршөөгдөхөөс өмнө хэдхэн сарын дараа ерөнхий сайд болсон. За ямар нэгэн байдлаар үүнд бол холбоогүй гэж мэдэгдэж байгаа. За мөн түүнийг бол бас буруутгаж байгаа нэг зүйл нь татвар төлөхөөс зайлсан. За зайлсхийсэн өнгөрсөн сард за уйгуур иргэдийг бол хятадтай улс төрийн асуудалтай холбогдуулан бол хятад руу албатан буцаасан ийм хэрэг гарсан. За үүнд бол бас улс төрийн чадваргүй байдал гаргасан гэж бас түүнийг буруутгаж байгаа. За Чинаватрагийн гэр бүл бол Тайландын улс төрийн эдийн засагт бол их нөлөө бүхий ийм гэр бүл байгаа. За сүүлийн 10 жилийн туршид ч гэсэн тус гэр бүлийн нөлөө бол маш их нөлөөлж байгаа. За энэ одоо гэр бүлээс бол нийтдээ 3 хүн ерөнхий сайдын албан тушаалыг хасч байсан. За эцэг Такшин Чинаватра бол ерөнхий сайд, за дараа нь аавгч Инглик бол 2 жилийн цэргийн одоо эргэлтийн улмаас бол эрх мэдлээсээ хөөгдсөн ийм удирдагч байгаа. За одоо Тайландд бол одоогийн ерөнхий сайдыг бол УН гэж нэрлэдэг. За тэгээд хэдэн жилийн өмнөөс бол улс төрт бол хүчтэй орж ирсэн. За ер нь бол улс төрт орохоос өмнө эцгийнхаа болон одоо гэр бүлийнхаа томоохон бизнесийн энэ одоо эзэнт гүрнийг удирдах байсан. За зочид дуудлынх нь салбарыг нь бол голлон эрхэлж байсан ийм хүн юм байна. За тэрээр бол сүүлийн үед олон нийтийн нэр хүнд өссөн. Ингээд 2023 оны сонгуулийн үеэр одоо би сонгуульд оролцож өөрөө нэр дэвшиж оролцсон байгаа. За үүний дараагаас бол түүний улс төрийн нэр хүнд одоо нэмэгдсэн. Ингээд бол дараа нь ерөнхий сайд Серета Тавсивинийг оцруулсныхаа дараа түүний одоо нам болох Пеута нам за мөн эвслийн түнш болсон намууд бол энэ одоо Пейтон Траныг бол дараагийн ерөнхий сайдаар сонгосон ийм улс төрийн түүх замналаар бол явж ирсэн ийм эмэгтэй байгаа юм байна.